Зээгт наамлын урлаг. Монгол уур ухааныг гайхуулсан зээгт наамлын урлагийн төрөл нь нэг эртний уламжлалтай билээ. Манай эртний өмнөх 3-аас манай эртний өмнөх 1-р зууны үед оршин тогтнож байсан хүннүү гүрний үеэс эсгийн ширмэл урлал хөгжин өнөөг хүрч хадгалагдаж ирсэн бөгөөд өнөөгийн зээгт наамлын бүтээлтэй адил төстэй зүйл олон байна. Хоньны ноосыг эсгээр үрж дээр нь зураг дүрслэлээ өнгө зохицуулан ирчилсэн утсаар даруулан ойж ихэлсэн нүүдэлчдийн урлаг түүхэн хөгжлийнхөө явцад торго, хоргой, магнаг, эрдний чулуу зэргийг ашиглан урлагийн оргил төртөл хөгжүүлж ирсэн бөгөөд уран бүтээлчээс нөрийг хөдөлмөр тэсвэр төвчээр нэгт нямба ажиллагаа цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг Монгол төвдөөс өөр улс үндэстэнд бараг үгүйн дээр хөгжлийн оргил үеийг судлаачид 19-р зууны дунд сүүл үед хамруулан авч үздэг. Зээгт наамлыг төрөл бүрийн торго, алт, мөнгөн утас, саа, оюу, сувд, шүр зэрэг эрдний чулууг өргөн ашиглан зохиомжийн утга агуулга, өнгийн хоршил, тогтцог зөв нийлүүлэн зээгээр уран гой татсан зураас шиг оёх ба бурхны хөргөөс эхлээд ургамал, амтэн, хээгулз, хүний хөрг, таван хошуу мад, нар, сар, уулус гэх мэт хийж болохгүй зүйл гэж байдаггүйгээр онцлогтой. Монгол зураач, урчуудын давтагдшгүй сэтгэмж, уран бүсгүйчүүдийн тансаг шагналыг гайхуулах зээгт наамлыг хүрээ, сүм хийдийн дэргэд, үйлчин, гар урчуудыг шүтэн урлалын үйл бүтээх олон төрөлд сурах сургууль байгуулан сургаж байжээ. Энэ сургуульд сурсан эмэгтэйчүүд мэрэгсэн уран үйлчил болж зээгт наамал, хатгамал, бурхан шүтээний зураг бүтээлийг урлаж байсан гэдэг. 19-с 20-р зууны зааг үед зээгт наамлын урлаг хөгжлийнхөө оргил үедээ хүрч Монголын алдартай зураач урчууд нь гол төлөв их хүрээний 30 аймаг төвлөрч буддын шашны урлаг, бурхны дүр бүтээх урлал зөнхлөх сэдэв болж тогтсон дэг жаяг баримтэлж байсан нь дүрслэх урлагийн музейн үзүүлэлгийн танхим сан хөмрөгт хадгалагдаж байгаа үнэт бүтээлүүдээс харж болно. Зээгт наамлыг хэдэн сар жилээр бүтээж байсан тухай тодорхой баримт байхгүй байна. Бүтээлийн хэмжээнээс шалтгаалan бүтээх цаг хугацаа харилцан адилгүй бөгөөд ойролцоогоор 2-оос 3 жил, зарим бүтээлийг 5 жилд бүтээж байсан. Тухайлбал дүрслэх урлагийн музейн үзүүлэлгийн танхим болон сан хөмрөгт нэлээд хугацаа зарцуулан байж оролсон гэмээр том хэмжээний бүтээлүүд бий. Олон мянган жилийн турш баяжин хөгжсөөр ирсэн энэ урлаг нь манай орноос өөр оронд төдийлөн хөгжөөгүй бөгөөд монголчуудын дүрслэх урлагийн үнэт өв болдог. Дэлхийн олон оронд бүс даавуугаар уралсан урлагийн төрөл байдаг хэдий ч зээгт наамлын урлаг шиг сонгодог урлагийн сор болсон уран зурагтай энэ зэрэгцэг нь үгүй билээ. Энэ төрөл монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэд илүүтэй зохицсны зэрэгцээ орон дахны болоод дэлхийн урлагийн санд монгол бүтээлчдийн оруулсан урлагийн том ололт гэдэг нь маргаангүй юм. Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 19-р зуунаас 20-р зууны ихэнх үед хамаарах зээгт наамлын сонгодог бүтээлүүд хадгалагддаг. Эдгээр нь танка хэмээх буддын шашны шүтэн зурагтай зохиомж, өнгийн зохицол, утга агуулгаараа адил хэдий ч урлан бүтээж байгаа уран бүтээлчээс нөрийг хөдөлмөр, тэсвэр төвчээр, материалын сонголт, нарийн нямба ажиллагаа цаг хугацаа шаардлагаараа онцлогтой. Чимэглэлийн урлагийн энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан, торгон утсаар зээглэн, эрдний чулуугаар чимэн бүтээлг нь биерээр зурж бүтээсэн уран зургаас эрс ялгаатай, тансаг чамин өнгөлөг болдгоороо хосгүй. Зээгт наамлыг хийх арга ажиллагаа нь анхны хар зураг гаргахаас эхлэх бөгөөд хэд хэдэн дараалалаар хийж гүйцэтгэдэг. Үүнд сэдвээ сонгох, хар зураг гаргах, цардах, эсгэх, нуглах, наах, өрөх, зээглэх, саа даруулах, хатгамал хийх зэрэг орно. Зээг зургийн дагуу эсгсэн даавуу торгон дээрээ шууд зээгээ тавина. Зээгээ тавих ажиллагаа нь хамгийн их цаг чадвар шаардсан ажил юм.
Тиймээс ч торгон зураг бүтээхэд зээглэх арга ажиллагаа хамгийн чухал дамжлага болдог. Зээг тавина гэдэг нь торго, хоргой мэтийн зөөлөн дээр эсгсэн эсхүүр дээрээ зохиомжийн дүрслэгдэхүүний хэвийг алдагдуулахгүй тулд хэрэгэлдэг нэг ёсны бэхэлгээ болдгийн дээр уг бүтээлийг илүү тансаг, өнг ялгарсан төгс төгөлдөр харагдуулна. Мөн зээгт наамал хэмээн нэрлэгдэх болсны гол учир үүнд оршино. Торгон зургийг торго, алт мөнгөн утсаар хийдэг уламжлал тогтжээ. Ингэхдээ зөв, сол гоёрчтэй, хялгасан, алт мөнгөн, хоймсон зээг гэж ангилах бөгөөд зоос ширээ хэмээх 3, 4, 5, 6 болон түүнээс дээш утсаар шилжих аргаар хийсэн зээг бас бий. Зээгийг тухайн дүрсийг хөвөөлөн тавихтаа нэг утсаар бол дан зээг, 3 давхарлан хүрээсний гурмсан зээг гэх бөгөөд түүнээс ч олон давхардуулан тавьдаг байна. 3 давхарлан хүрээлснийг гурмсан зээг гэх бөгөөд түүнээс ч олон давхардуулан тавьдаг байна. Саа даруулах. Алт мөнгөн утсаар зээглэх ажиллагаа байдаг. Алтан утсаар зээглэхдээ улаан шар утсаар тохож даруулан ойдог журамтай. Мөнгөн утсыг ногоон цагаан утсаар тохож даруулдаг. Зээгт наамалд наах зээглэх боломжгүй нүүд, ам, хамар, хөмсөг болон бусад жижиг хэсгүүдийг түүхийрүүлсэн торгон утсаар ойхоос гадна үнэт чулууг шигтгэ маягаар чимэглэж бүтээсэн бүтээл музейд олон бий. Тухайлбал цогт охин тэнгэр буюу балдан сам, цагаан дарих, ногоон дарих, 6 мутарт махгал, цагийн хурдны дүн хор, цамын иж бүрэн хувцас хэрэглэл зэрэг болно. Зөөлөн их шигт манд шүрэ. 20 дугаар зууны эхэнд их хүрээний нэрт зураач Хасгомбын хар зургаар их хүрээний урчуудын бүтээсэн энэхүү бүтээл нь зэрвс харахад зураг гэж эндүрмээр маш нарийн урлалтай. Учир нь энэхүү бүтээлийг хялгасан зээгээр бүтээжээ. Хялгасан зээг гэдэг нь адууны сүүлний хялгас, сарлагын хөөвөр зэргийг торгон утсаар ороож бэхэлдэг. Энэхүү зээгийг бэлтгэхэд бусад төрлийн зээгнээс илүү ур чадвар, туршлага шаарддаг тул ховор хийц урлалд тооцогдно. Монгол зургийн гол дүрээ томоор авч бусад зүйлээ тойруулан уралдаг сонгодог уламжлалыг хэрэглэн зохиомжийн төвд мандшүр бурхны хөрөг, түүний чанга хориод бурхан багш, зүүн болон баруун талд ногоон цагаан дээрх, зүүн доод болонд их шигт охин тэнгэр янжин лам, баруун доод болонд очирван тэдгээрийн дунд хүслийн 5 эрдэм бүхий тахил байрлуулсан зохиомжтой. Мандшүр бурхан нь бүхнийг айлтхан сургадаг, оюун ухааныг дээдлэн номлогч, харанхуй мунхагийг дарагч, нэгүүлсэнгүй сэтгэлээр инрэгч бодисдва бөгөөд монголчууд оюун ухааны бурхан хэмээн хүндэтгэн шүтэж иржээ. Тэрээр баруун мутартаа мунхагийн хорыг таслагч бэлгийн хурц илтийг дээш өргөн ном, эрдэм түгэн тархахын бэлэгдэл Барамидын судар номыг удвал цэцгийн дэлбэн дээр залж зүүн мутартаа барьсан. Биеэс цацрах алдын төдий гэрэл Нисванысын элдв аюулыг зайлуулдаг хэмээн бэлэгдэнэ. Дөрвөн нүртийн хангагч эрдэнэ. Ганза буюу тахил дүрсэлсэн энэхүү зээгт наамал бүтээлийг 19-с 20 дугаар зууны загт нэр нь үл мэдэгдэх урчууд бүтээжээ. Уг бүтээлд бурхан сахиус өөрөө байхгүй боловч
түүний тодорхой утга бэлэгдлийг илэрхийлсэн идэл хэрэглэл байгаагаар дүрсэлжээ. Үүгээрээ их өвөрмөц зохиомжтой, өвөрмөц сонин хэллэгтэй бүтээл юм. Хүндрэлтний амар амгалан хамгаалдаг гэж үздэг их хар дөрвөн нүур тэмээдэг махгал сахиусын эдэлж хэрэгэлдэг зүйл түүн дөргөн барьдаг тахилыг нэгтгэсэн хангагч эрднийг ганзай гэдэг. Бүтээлийн төв хэсэгт их хар дөрвөн нүртийн өмсгөл, оёл, чимэг эсэлт, түүний дор сүмбэр уул, сүн далай, дөрвөн твийг байрлуулж, баруун зүүн этгээдэд үрзит 8 тахил, 8 чухал хэрэглэгдэхүүн, зэр зэвсэг, араатан жигүүртэн, адгуус мал зэргийг игнүүлэн байрлуулжээ. Зургийн зүүн баруун доод хэсэгт цагаан, улаан зүсмийн 2 буур, 2 цагаан заан, 2 хар ямаа, 13 хар сарлаг, 13 хар хонь, 13 адуу, нүгэлтэн гидэж байгаа 13 хар нохойг харуулжээ. Монголчууд 13-ын тоог бэлэгддэг болохыг харуулсан нь гүнзгий утга учиртай. 4 зүг, 8 зохис, газар, тэнгэр, одоо, ирээдүй, өнгөрсөн цаг нийлж зайлшгүй байх 13 тоог бүрдүүлдэг. Монгол зургийн аргаар угалзлан зурсан үүлэн хөвөөтэй шавх хадан цохио, уул нурууг хол ойроос хамарч хөх, цэнхэр, маргад, ногоон өнгөөр, агуй хавцлыг шар хүрэн улаан өнгөөр гихчлэн тухай бүртэн тохирох өнгийг сонгон олж торгоор бүтээж ялгарах өнгийн утсаар зээгэлсэн байна. Дүүнхрийн хот мандал. Их хүрээний урчуудын нандин бүтээлүүдийн нэг нь дүүнхэр буюу цагийн хүрдний бурхны хот мандал юм. Мандал гэдэг нь тойрог холбоос хий гэсэн утгатай санскрит үг бөгөөд монголчууд мандал, төвдүүд жинхор хэмээн нэрлэдэг. Дүүнхэр бурхны мандал нь таалал, зарлиг, дагшин гэсэн 3 давхаргаас бүрдэх бөгөөд 722 бурхан залрахажээ. Уг бүтээл дэдгээр 3 давхаргыг гадна талын хүрээ тойрог дүрслэн үзүүлсэн байдаг. Дотор талын дөрвөлжин дотор бурхны орныг хамгаалагч эзэд тэдгээрийн унаа, суудал зэрэг бэлэгдлийн утга агуулсан дүрслэлтэй. Дүүнхэр бурхан 4 өдрөс бэлэгдсэн нүүртэй бөгөөд бүтээлд улаан өнгөөр зун цаг, цагаан нь өвөл, шарн намар, хөх буюу хараар хаврыг тус тус төлөөлүүлэн дүрсэлжээ. Хот мандлын 5 өнгийн улаан өнгийг шүр, цагааныг совд буюу дуунгаар, шарыг алтаар, ногооныг оюу, хөхийг номин гэсэн 5 эрдний зүйлээр бэлэгдэн хот мандал бүтээдэг билээ. Уг бүтээлд эдгээр бурхтын унаа, хөлөг болон бэлэгдэл дүрслэлүүдийг торгоор урлан бүтээжээ. Жил бүрийн хавар цагт буюу цагийн хүрдээр дүүнхэр бурхны ван хурах үед зам хуургууд өнг бүрийн нэрсээр мандал цогцлон олон уснаа өргөн тус баярлуулдаг заншилтай. Энэхүү мандал хялгасан зээгт наамлын аргаар уралсан бүтээлүүдийн дотроос хамгийн томд нь тооцогдох бөгөөд уур хийцийн хувьдч үнэхэрийн гайхамшигтай. Энэхүү бүтээлийг их хүрээний бурханч нар хар зургийг гарган Сангаан аймгийн урчууд гардан бүтээжээ. Тэдгээр урчуудын ихэнх нь бүсгүйчүүд байжээ.
Балдан сам, цогт охин тэнгэр. 19-р зууны сүүлчээр нэр нь үл мэдэгдэх зураачийн хар зургаар үнэт чулуу шигтгэн бүтээсэн шашны урлагийн гайхамшигт бүтээл болох охин тэнгэр хэмээх торгон зураг олдож эдэгвэ дүрслэх урлагийн музейн үзмэрт хадгалагдаж байгаа билээ. Цогт охин тэнгэр нь 10 хангал бурхтай нэг бөгөөд уур хэлэнтэй царайтай хар хөх лагшинтай баруун мутартаа тангараг эвдсэн дайсныг дарах очирт шийдэм. Зүүн мутартаа дайсны цус бүхий гавал барин хар хуй салхин дунд олон хүчтний дэмжлэгтэйгээр дайсан тотгорыг дарахаар могой хазаар хүний арьсан тухамтай хонгор халдсан дуу сүлэглэн давхиж байгаагаар дүрсэлжээ. Зүүн доод хэсэгт буян хишгийн охин тэнгэр, баруун доод талд их шигт охин тэнгэр, дээд гол хэсэгт цус сорогч, матрын хаан, хар ягша, зүүн дээд болонд лам жов вандан адиша, баруун дээд болонд язгуурын таван бурхны нэг маш их ийгүүлэн зохиогч нарын дүр тус байна. Охин тэнгэрийн дүрийн арын дэвсгэр болох хар салхи дээр 4 улирлын охин тэнгэрийг түүний хөлгөсөн хонгор халдсан дуусын урд хойд талд матар толгойд Махаравактра, Арслан толгойд Симхавактра 2 хүчийг дагалдагчтай дүрсэлжээ. Өвлийн ядаг сарын битүүний шөнө охин тэнгэрийг өрн дуудаж, дахил өргөж, ирэх шинэ жилдээ сайн сайхан байхаа даатгалаа. Мөн шинийн нэгний өглөө эрт үүрээр Монгол айл болгоныг эргэж тойрдог ээж гэж үздэг учраас гэрийнхээ тоонон дээр мүс тавьж түүний дуусанд ундаа болгон барьдаг заншилтай. Хатгамал бурхад зээгт наамлын урлагийн төрөлд хатгамлын урлаг зохих байрыг эзэлнэ. Эдгээр бүтээлүүд нь Монголын бурхан дүрслэлийн урлагт хадгалагдаж үлдсэн уран нарийн хийцтэй задгай утсан хатгамлууд юм. Богдын хэрэгцээний эд хэрэглэл дээл хувцсыг хатгамлаар бүтээж байсан нь хатгамал урлаг бусад урлагийн төрлүүдтэй энэ зэрэгцэн хөгжиж ирснийг гэрч билээ. Хатгамал урлаг орон гэрийн эд зүйлийг чимгэлэхээс эхлэн бурхан шүтэн урлах хүртэл хөгжсөн аривын түүхтэй. Хатгамал наамал болон бусад чимгэлэх урлал манай оронд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг баяжуулж ирсэн явдал юм. Уран хатгамал дэвсгэр, өнгө зохицол, хээ зэргээс бүрддэг бөгөөд эд бүгд үндэсний зан заншилтай холбоотой гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хатгамал нь олон төрөл бөгөөд тус бүр өвөрмөц онцлогтой сэдэв, агуулга, илэрхийлэл зэрэг нь хүн төрлөختний түүхэн хөгжлийн дагуу өөрчлөгдөн хувирч иржээ.
Энгийн